Олон улсын SGS компани нь удирдлагын тогтолцооны аудит сургалт баталгаажуулалтаараа дэлхийд тэргүүлэгч байгууллага юм а. Харин манай улсын эдийн засгийн хөгжлийн хурдцаараа дэлхийд тэргүүлэх болсноор олон улсын анхаарлыг ихээхэн татах болсон. За өөрөөр хэлбэл Монгол бүтээгдэхүүн үйлчлэгийг гадны улс орны хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байгаа юм а. Энэ боломжийг манай компаниуд цаг алдалгүй ашиглаж дэлхийн зах зээлд гарах цаг нэгэнт болсон. Үүний тулд Монголын бүтээгдэхүүн үйлчлэгийг олон улсын стандартын шаардлагад хангасан байх ёстой болж байгаа юм а. Энэ стандарт бол менежментийн тогтолцооны стандарт байна. Өөрөөр хэлбэл тухайн компани менежмент компани дэлхийн түвшинд удирдах чадж гэнэ үү гэдэг тухай стандарт. Өөрөөр хэлбэл энэ стандартыг авсан компани дэлхийн компани болно. Тэр компани CEO буюу одоо гүйцэтгэх захирал нь дэлхийн түвшний CEO болно. Ингэснээр энэ компани ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан одоо тэр нь чанартай гэж одоо автоматар тооцогддог. Өөрөөр хэлбэл компани менежментийн олон улсын стандарт их чухал байдаг. Манад одоо энэ тухай ойлголт сайн байхгүй байгаа учраас компаниуд тодорхой нэг ганц хоёр бүтээгдэхүүний чанар тэр бүтээгдэхүүнээ яг одоо олон улсын тэр бүтээгдэхүүн шаардлагатай тэр одоо стандартыг хангаал үйлдвэрлэжүүл тэгэл авчна гэж одоо экспортод гарах боломжтой болчихно гэж ойлгоод байгаа. Гэтэл тэр бол бас тийм биш. Одоо хамгийн гол нь байгууллагын менежмент. Одоо өнөөдөр тэр бүтээгдэхүүний яг чанар тэр олон улсын стандартын дагуу гаргаж болно. Гэхдээ маргааш гарах уу гэдэг нь хэрвээ менежмент нь дэлхийн түвшний менежмент биш бол маргааш гарах уу жилийн дараа яг энэ хэмжээгээр энэ компани ажиллаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байдаг учраас одоо олон улсын зах зээлд гаргахад юу харддаг вэ гэхээр тэр менежментийн стандартыг хардаг. ISO стандартаа бол тэгээд ойлгомжтой менежмент нь бол дэлхийн түвшний менежмент, дэлхийн түвшний стандарт хангасан учраас бүтээгдэхүүн үйлчлэгийн чанартай гэж ойлгогддог. Олон улсын стандартчлалын байгууллагаас орчин үеийн удирдлагын хамгийн шилдэг гэж тооцогдоод байгаа загварыг ISO 9000 стандартаар дамжуулан дэлхийн сая пүүс компаниуд ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүртээмжтэй болгосныг бид өөрийн үйл ажиллагаанд хэрэглэж эхлэх цаг болсныг онцолж байна. SGS үйлчлэгийг авах нь альва байгууллагын менежментийн тогтолцоо, процесс болон хүмүүсийн гүйцэтгэлийн тасралтгүй сайжруулах хамгийн зөв шийдэл болно гэж ойлгож болох юм а. Манай улсад бол яг манай компанийн хувьд бол ерөнхийдөө дэлхийд бас нөгөө Fortune 500 гэдэг дэлхийн нөгөө хамгийн том байгууллагууд манай компани үйлчлэгийг авдаг. Тэгээ тэр шугамаараа Coca-Cola компани 2008 онд Монголд орж ирээд MCS Coca-Cola-г SGS-ээс баталгаажуулалт аавна гэсэн шаардлагатай. Тэгээ манай компани 2008 онд орж ирсэн түүхтэй байгаа. Тэгэхдээ энэ хугацаанд 10 хэдэн компани Монголын одоо бас томоохон экспортод бүтээгдэхүүн гаргасан компаниуд ISO 9001, 22000, 14000, 18000 гэдэг ингээд энэ менежментийн тогтолцооны стандартуудыг авсан байгаа. Одоо жишээлхэд одоо APU гэхэд одоо бүх стандартууд авсан. Тэгээд одоо APU өөрөөр хэлбэл одоо дэлхийн компани болсон гэсэн үг. Тэгээд APU-гийн одоо захирал нь дэлхийн түвшний CEO болсон гэсэн үг. За дээрх стандартуудыг Монголд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд MCS Coca-Cola, Tiger Bear Energy Resource, APU, Шунхлай Group, Mach Market, Monnes зэрэг томоохон компаниуд ордог юм байна. За хамгийн сүүлд гэхэд Mach Market хариуцлагатай хувьцаат компани олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO 22000-2005 тогтолцоог байгууллагадаа 2013 оноос ихээр нэвтрүүлж хэрэгжүүлэн 2014 онд баталгаажуулалт хийлгэж гэрчлэгийг авсан байна.